За үзэгчдээ шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн даваарыг Улаанбаатар хотод оройн 18 цаг техник минут боллоо. За Facebook-ийн TVS Mongolia пэйж, TVS телевизийн үндсэн 1-р сувгууд Монгол комент нэвтрүүлгийнхээ энэ өдрийн дугаарыг үзэгчдээ авахын шууд хүрэхээр үндсэн 1-р студид бэлэн оройн пүүж хамтын өдрүүд тухтай. За сэдв үйл явдлууд бас нэлээд өрнөн байгаа. За өнөөдөр парламент асуудалтай намуудын бүлгүүд хуралддаг, намуудын зөвлөлүүд хуралддаг. За хилцэн асуудал бас мэдээллийн тэргүүлэгч веб хуудасуудын бичний төлсийг их сурвалжтайгаар иргэд олон нийтэд бас цахим хэлбэрт төгсөн байна. За эдгээрийг бас тоомлож үзэгчтэй авахынд бас онцлог анхаарал татах сэдвүүдийн ярих гэж бодож байгаа. За гол анхаарал бол үндсэндээ ардын намын цагаан байран дээр төвлөрж өнжих шиг боллоо. За нийслэлийн Монгол ардын намын хороо хуралдаж бас за нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийн албан ёслоор тодруулж байгаа юм байна. За энэ хүрээний мэдээллүүд бас мэдээллийн сайтуудаар явж за эдгээр болон бусад сэдвүүд өнөөдрийн Монгол комментээр үзэгчтэй авахынд хүргэн урайгаа хэлье. За Монгол комментэд нэгтгэе. За нэвтрүүлгийг албан ёсоор Момпа Трейд компани дэмждэг. Момпагийн 2 төрлийн бүтээгдэхүүний компьютерийн десктопны урд байршиж байна. Энэ тэргүүн танилцуулж байгаа бүтээгдэхүүн Cormega, Omega 3 төрлийн суурь энэхүү бүтээгдэхүүн EPA DHX нийлбэл төрлийн бодисыг найрлагатай хамгийн өндөр тунгаар агуулснараа хүний биеийг дархлаажуулах, хоргоожуулах үйл явцыг бол идэвхтэй үзүүлдэг гэдгийг бас мэрэгчлэнүүд зөвлөж байгаа. За Omega 3 төрлийн бүтээгдэхүүнүүдээс онцлог ялгаралтай энэ хүү бүтээгдэхүүн Момпагийн салбар нэгжмийн сангаар жоргуу олгогдож байгаа гэдгийг тодтогъё. Далайн бор цомог пастро бидний нэвтрүүлгийн дараагийн дэмжигч. За ер нь бол одоо хотоодонд маш зузаан, маш сайн одоо замган бүрхүүл үүсгэж өгдөг гэж. За үндсэн түүхийд нь бол Японы Окинава арлаас бэлтгэгддэг. За тэгээд одоо хүний ходоод гидс, за хямарсан, за тэр шинж тэмдгээс гадна цаашлаад хеликобактерийн шалтгаантай ходоод улайсан, ходоод шархалсан ийм эмгэгийг цааш даймжирч хүндрхээс урьдчилан сэргийлдэг байх нэ. За мөн Момпагийн салбар нэг жимийн санд байх нь. За байгаль хэм бүтээл Багро нэр төрлөө баяжуулан өглөөний цаг өнгөлөг нүнжигтэй уяг амтлаг болгох гэж талх салаатыг хэрэглэгчдэд танилцуулж байгаа. За талх салаатанд орсон бүх орц найрлага нь Монгол улс эх орныхоо хөрсөөр ондургасан эрүүл цэвэр хүнсний ногоог 100% боловсруулад хэрэглэгч танд за эцсийн бүтээгдэхүүн болгож хүргэж байгаа нь энэ юм. За импортыг орлох том зорилго агуулгынхаа хүрээнд ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулсан үнийн сонголт хийх боломжийг та бүхэнд санал болгож Багро салаад бидний нэвтрүүлгийг дэмжиж байгаа. За үндэсний хүнсний манлай үйлдвэрлэгчдийн нэг Vitapit Group. За энэ удаад бол одоо 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох Natura шүүсээр Монгол комментиг дэмжиж байгаа. За Natura шүүс бол одоо Монгол улс эх орныхоо хөрсөөр ондургасан эрүүл цэвэр хүнсний ногоог зэрлэг жимсний одоо ог хандаар баяжуулан хэрэглэгч танд хүргэж байгаа. За хамгийн бага сахартай, сахар найрлагантаа маш бага агуулдаг. За дээрэс нь хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжиж өгдөг. Маш олон төрлийн эрдэс, аминдын, витаминыг найрлагатай агуулсан байдаг. За Natura шүүсэнд элдв, нэмэлт, химийн бодис ороогүй, хугацаа уртасгагч байдаггүй, өнөр амт орлуулагч ашигладаггүй гэд 100% органик эх орны хүнс Natura шүүс Монгол комментиг дэмжиж байна. За Монгол коммент нэвтрүүлэгтээ мөн Монс хамтардаг. За Монсын хувьд гэх юм бол манай ширээний доор Магнимон гэдэг бүтээгдэхүүнийхээ зарыг байршуулсан байна. За Магнимонны хувьд бол одоо магний болон B6-гийн ийм комплекс гэж хэлж болно. Оюуны чадварыг нэмэгдүүлэн алдагдсан эрч хүчийг нэмэгдүүлэх ийм бүтээгдэхүүн Магнимон Монгол комменттэй хамтарч байна. За мөн Аз фарм компани Дайц гэдэг бүтээгдэхүүнээр хамтарч байгаа. Дайцын хувьд гэх юм бол одоо хоо шингэлтийн үйл явцад бас нэлээд түлхүү оролцдог. За гэр бүл болгон нэг хайрцгийг аваад хэрэглэхэд бол одоо хоо шингэлтийн асуудал төр бол ямар нэгэн санаа зовох зүйлгүй болохын жоргуу олгогддог бүгд найр солонгос улсаас албан ёсоор оруулж ирдэг. За тэгээд жоргуу олгогддог бүх хэмээс сүлжээ сангуудаар дайцыг бол худалдан борлуулж байна. За мөн Ариг банк аригтай хадгалаад 100 сая хадгаламжийн эзэн болох аяна 3 дахь жилдээ зохион байгуулаад эхэлж гисэн байгаа. За өнгөрсөн 4 сараас эхэлсэн. За ингээд 12 сарын 31 гэхэд зөнгө 100 саяын хадгаламжийн эзнийг тодруулна. За нийт одоо эрх авсан хүмүүсээс тодруулна. За эрх авсан хүмүүсийн хувьд гэх юм бол одоо 5 сард эрхээ авах юм бол 5 сарын азтан болох боломжтой. 6 сард эрхээ авах 6 сарын азтан болох боломжтой гэдэг 5 сая төгрөг, 500 мянга, 500 мянган төгрөгийн азтангуудыг сар болгон тодруулна. За тэгээ оны эцгэхэд 100 сая төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжийг Ариг банк 16.5% өндөр хүүтэй хадгаламжуудаа сонгож авсан хүн болгондоо бас зориулж байгаа. За 50 мянган төгрөгийн орлого тутамдаа нэг их авч байгаа гэдгийг дуулгая. За CU loyalty хөтөлбөрөөр зарласан 6 сарын 17 хүртэл үргэлжлэх loyalty хөтөлбөрт оролцоход маш их хялбар амархан. За юу гэхлээр зэрэг та бүхэн CU аппликейшнийг гар утсандаа татсуулгаад CU-гээс худалдан авалт болгондоо оноогоо цуглуулад цуглуулсан оноогоороо Point Markets руу ороод за тэгээд Point Markets-ээсээ за BYD болон iPhone
За тэгээд 10 сая төгрөгийн азтан болох гэсэн сонголтуудаас нь сонгоод за тэгээд азтан болох боломжтой шүү гэдгийг дуулгая. За 100 наст Эмийн сан 30 жилийн түүхтэй 8 салбараар үйл ажиллагаа явуулдаг 100 настны хувьд бол шинэ бүтээгдэхүүн Пандувалыг бол дэлгэцийн үнд байршуулжээ. За Пандувал нь яадаг вэ гэхэлэр зөв ерөөсөө хоол боловсруулах эргэтэн тогтолцоонд хамгийн сайн нөлөөтэй юм бэл. Хоол эзний дараа гиз дүүрэх, цанхаах, гүйлгэд суулгах, таагүй мэдрэмжийн үед за нойр булчирхаа дутагдж байгаа ферментийг нөхөж хоол боловсруулалтыг дэмждэг ийм бүтээгдэхүүн. За ходоод гисний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол эзэн үед хоолыг шингэж сайжруулах зорилгоор бас хэрэглэж болдго юм байна. За тэгэл одоо хөдөө гадаа явахдаа бид нар чи одоо баг бетоноч ирээд явах нь холгүй бахан голцоо хүнстэй болчихдог. За энэ үед бол одоо Пандувалыг хэрэглэх юм бол хамгийн сайн үр нөлөөтэй. Хоолны шингэц бол маш сайн гэж хэлж болно. 14-өөс дээш насныхан нэг шахамлаар өдөрт 3 удаа уудаг. За хамгийн гол нь симиткон гэд бодис гиз дүүрэх цанхаах зовёрыг бол арилгадаг юм байна. За ингээд дотор бол симиткон гэж бодистой. За мөн DDH хамтарч байгаа DDH томордог урамшуулаад зарлсан томордог урамшуулалт хамрагдаад та бүхэн DDH-ийн аль нэг вакцинаа 2 сараар сунгах юм бол шууд томордог юм урамшуулалт орно. За ингээд 6 сард эхлээд дэлхийн аврах шалруулах тэмцээн эхлэн за энэ бүхний үүсэх юм боломжуудыг олгож байгаа. За дээрэс нь томордог урамшуулалт хамрагдсан хэрэглэгчдээсээ за зарим хүмүүсийг нь одоо азтай хүмүүсийг мотоцикл болон ноутбук гэх мэтийн одоо урамшууллын бэлгээр бас шагнах юм байлээ. Тэгэхээр та бүхэн DDH-ийн 77 77 14 34 гэдэг дугаараа утас. За мөн DDH-ийн Facebook хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай. За болцсон тий. За энэ амралтын өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайд учруулах газар тариалангийн бус нутагт ажиллаж байгаа. За иргэд олон нийтэд уулзсан газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтөд уулзсан. За үнийн өсөлт, за үр тарианы хомсдлоос үрдсэн сэргийлэх байдлаар 70 мянган тонн хүнсний үр тариаг бол нөөцлөх ийм засгийн газрын шийдвэр гаргахаар болсон. Олон нийтэд албачуул танилцуулсан. Тэгээ газар дээр нь сурвалж ирсэн манай сэтгүүлч Намун Тамир бас энэ өдөр мэдээллийн хөтөлбөрт бас албан томилтын сурвалжлага мэдээллүүдэд бэлтгэж оруулах байх. Сонирхолтой олон зүйлсүүдийг бид бас мэддэггүйс олон асуудлуудаас олж харж шít. Тэг мэдхийг хүсдэггүй юм. Жишээ нь яг адилхан хоёр тарианы агуулгыг нэгийг нь төр бариад нэгийг нь хувийн компани барьж байгаа. Хувийн компани барьсан илүү чанартай, илүү сайн материалаар 850 сая төгрөгөөр. Түр илүү хямдхан, илүү хэврэг байдлаар яг адилхан багтаамжтай агуулгыг 3 тэрбум төгрөгөөр барьсан жишээ гарч ирж байгаа. За ерөнхий сайд энийг бүр өөрөө хэлчихсэн. Тэр ер нь бол хувийн хвшлээ газар тариалангийн салбарт бол хувийн хвшлээ дэмжиж явахаас өөр одоо арга байхгүй. Гэхдээ бодлогын төвшөнд за үн ханшийн одоо тодорхой зохицуултууд бас ард нь явахгүй бол болохгүй нэ гэдэг ийм зүйлийг хэлсэн. За Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд бол энэ өдрүүдэд өнөөдрөөс эхлээд бол нөгөө алдарт хийхээ одон голгож эхэлж байна да. За жил болгон их хурлын баярыг угтаж 6 сарын 1-нийг угтаж одоо улс орон даяар өрнөдөг томоохон одоо кампани ажлуудын нэг гэж хэлэх юм уу да. За энэ яалт байхгүй одоо Монгол Улсын хүн ам зүйн бодлогод онцгой ач холбогдол чухал нөлөө бүхий ийм төрийн бодлого шийдвэр олон 10 жилийн турш үргэлжилж явж байгаа. За энэ жагуулгаараа энэ жил бол 12600 ээж алдарт хэхийн 1-2 дугаар зэргийн одон гардаж байгаа юм байна. За ингээд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гаргаж олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай Монгол Улсын үндсэн хуульд заасан бүрийн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж эхчүүдэд алдарт хэхийн одон гардуулж эхэллээ. За алдарт хэх одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг бас ерөнхийлөгч онцолж тэмдэглэсэн гэсэн ийм мэдээллийг энэ дэргүн танилцуулчаа. Тэгээд ээжүүдтэй бүгдэнд нь баяр хүргэе, та нартай баярлалаа гэж хэлье. Эх орондоо бол одоо ёстой үндэсний баялаг гэвэл бүтээж байгаа улсууд нь та бүхэд за одоо тэгээд ээжүүд маань үнэхээр ч одоо ямар өнгөлөг ганган чим сонирхолтой тийм дүр зурглууд бас гарч ийлээ. 23 настай алдарт их тодорч ийлээ шүү дээ. Тэс нөгөө талд нь 80 настай алдарт их бас тодорсон. Тэр чи одоо яаж өргөж нөгөө хууль шинжлэхдээ нөгөө одоо ингээд 5 хүүхэдтэй эмээ байгаа байхгүй. Одоо тэр 5 хүүхэд нь ачрах зэн одоо ингээд олуулаа болчихж байгаа шүү дээ. Тэгээд сая нөгөө нэг Монгол Улсын авраг хангаагийн санаачлагаар орсон санаачлагч нэг хуулийн төсөл болж ороод өөрчлөлт орсон шүү дээ. Хүүхдээ заавал 1 нас хүртэл өсгсөн байх ёстой гэдэг шаардлага цуцлагдаад ингээд одоо хүүхэд нь 6-7 сартаа ч юм уу тэр дээр үедээ энт ч гэсэн барьсан тийм хүмүүс нөхөд шагнал авч илээ. Тэр их баяр гэж илээ. Тэгээ 80 настай эмээ өнөөдөр нүдэндээ нулимстай шагналыг төрийн тэргүүнээс гардаж ирсэн их гоё үйл явдал болж харагдаж байна. За ингээд одоо зүгээр гоё үйл явдлууд их олон юм уу? Зөндөөл зүйлсүүд боллоо. За залуучуудын хувьд бол энэ амралтын өдрүүдэд бол жинхэнэ утгаараа ёстой нөгөө соёл урлагийн одоо хур бороо үер давлгаан дунд л орж өнгөрөх шиг боллоо. За таандрын тоглолт боллоо.
За Morning Star тоглох шиг боллоо. Марафон боллоо. Марафон боллоо. Улаанбаатар марафон боллоо. Маш идэвхтэй оролцдог болсон бай монголчууд. Спорт, урлаг, уран сайхан гэд нийгмийн энэ их тийм зөвд эвсдэг тийм хүч бол бас энэ тийм томорсон юм байна гэж ингэж харагдсан. Улаанбаатар марафоны хувьд бол энэ жил бол бүр ёстой баг гүүхгүй үлдсэн баг ичмэр тийм байдлаар ингэж давлгаалж байдаг шүү дээ. Битээр бол гүүж амжаагүй тэгэл яг сонирн байдалтай л үлдэх юм билээ. Мандатыг авч чадаагүй юм шүү дээ. Мандатаас нь хоцорчихсан. За ингээд. За амралтын өдрүүд бол саяны амралтын өдрүүд бол их тийм айдуу зөөлөн бөгөөд улс төр нийгмийн нөхцөл байдал уур амьсгалын хувьд нөгөө талдаа эерэг хандлага зөв давлгаа нэлээд тийм өрнсөн гэж хэлж болохоор ийм өдрүүд шавтарж байна лээ. За амралтын өдөр дуусаад ажлын өдрүүд бас өнөөдөр алдардхийн одон олголтоор бас эхэлсэн. Энэ одонгийн мэдээлэлээр би бас нэг зүйлийг хэлэх матчихсан биш үү. За өнгөрсөн 12 дугаар сараас эхэлсэн ахмадын тэтгэвэр нэмэгдүүлэх агуулга бүхий шаардлага тавьж байгаа жагсаал. За Зис Эрдэнийн хувь компани хохирогчдын хохирлоо барагдуулж Батамгалан сайдад хариуцлага тооцъё гэсэн жагсаалууд өнөөдөр одон авж байгаа эхчүүдийг хүндлэж түр хугацаанд завсарлаж байгаа гэдгээр жагсаал зохион байгуулагч бас хэлж байна. Тэгээ би бидээ бас хайртай гоё л сонсогч лээ. Тэр шаардлагууд нь бол аль нь ч биелэггүй. Тэгээ энэ одон гардуулах үйл ажиллагаа чи тэгээд 2-3 хоног дараалаад үргэлжилнэ. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд ерөнхийдөө завсарлах юм байна. За, нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдаж, за дүнгийн дөрөвхөн шийдвэрээ гаргасныг мэдээллийн IC цэгмээ сайт сэтгүүлч Дэлэг. За, нийслэлийн манай хорооны хуралдаанаар пүрэв давгийг хотын даргад өрсөлдөгчгүйгээр дэмжсэн. За, нийслэлийн засаг дарга мөгөөд нийслэлийн Монгол Ардын намын дарга одоогоор намын дарга хийж байгаа Нямбатар даргын хувьд бол за пүрэв давгтай заалнаас нэр дэвшиж битгий өрсөлдөөрөө гэсэн үүрэг чиглэлийг бас намынхаа нийслэлийнхаа намын одоо гишүүд төлөөлөгчдөө сануулж хэлсэн гэдэг ийм мэдээлэл байгаа. Одоо нөгөө нийслэлийн намын хороо хуралдахаас өмнө. За одоо пүрэв давхтаа битгий өрсөлдөө. Гэт ингээд одоо намын даргынхаа шийдвэрээр гэдэг юм уу? Эсвэл одоо улс төрийн нөхцөл байдал юм уу? За ямар ч байсан намын төв намын удирдах зөвлөлөөс орж ирж байгаа шийдвэрийг нийслэлийн намын хороо албажуулаад пүрэв давх гэдэг залуу за 1992 онд төрсэн байлгүй. 90 онд баха. Төрсэн залуу за өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшиж за түүнийг 94.5% саналаар буюу баг үндсэндээ 100% төгсөн саналаар байлээ те. За нийслэлийн засаг дарга мөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэмжлээ. За ингэснээр тэрээр маргааш буюу мегмар гарагт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганы хуралдаанаар орж нийслэлийн чуулганаар орж албан ёсоор за батлагдсан томилогдно. Ингээд нийслэл бол засаг даргатай болж байгаа. Ийм мэдээллийг бас олно. Дараа нь ерөнхий сайд руу уламжлална. Ерөнхий сайд батламжлална. Ерөнхий сайд бол зөвхөн батламжлах үүрэг. Түүнээс тэр сонгуульд одоо энэ нэр дэвшлэлтэнд бол огт нөлөөлөх боломжгүй. Нэг удаа буцаах эрхэл байдаг гэж хуулиараа. За ингээд пүрэв давгийн үед бол хотын дарга өрсөлдөгчгүйгээр сонгогдсон дэмжигдсэн. За IC дээр энэ мэдээлэл тавигдлаа. За пүрэв давг өрсөлдөгчгүйгээр дэмжигдэж түүний нэрийг маргааш хуралдах нийт хуралдаанд оруулж төлөөлөгчдийн сан тураалт явуулна. За энэ үеэр олонх дэмжүүлэлт ерөнхий сайдад уламжлалж батламжилснаар хотын даргын томилгоо албачих боломжтой боллоо гэсэн мэдээлэл өгчлээ. За зүгээр ер нь улс төрийн их тийм сивик сонирхолтой битүү. За яг нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдахаас өмнө төлөөлөгчд бол нэлийн тийм эсрэг байр суурьуудыг илэрхийлсэн. Нийслэлийн намын хорооны гишүүд. За тухайлх юм бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батбаясгалангийн хувьд бол одоо нийслэл 45 төлөөлөгчд. Альч намын гэхгүй яагаад тийм 45 төлөөлөгчдөө итгэхгүй байгаа юм бэ гэж. Өөрөөр хэлэх юм бол гаднаас ингээд одоо хүч хэрглэсэн байдлаар удирдах зөвлөл мундагдаж оруулж ирж байгаа нэр чинь нийтгэхтэрээ эсэргүүцэл өндөртөл тулна да. Цаашдаа бол одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн засаг даргын тамгын газар тогтвортой засаглаад явах ийм үйл ажиллагаа нь бол хэцүү харагдаж ирсэн юм байна. Гэхдээ одоогийн өмнөх засаг дарга одоо Нямбатрын хувьд ч гэсэн хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаалаа өгөөд нийслэлийн засаг дарга болоо. Энийг бол энэ бас гаднаас л тэгэл томилогдож байна. Энийг бол сайн зөрг гişүн баш хэлжсэн. Сумьяатар даргын хувьд бас ингэж ирсэн. Нямбатар даргын хувьд ч гэсэн засгийн газрын гишүүнээс шууд хотын удирдлагад ирсэн. Буруу юм байлээ гэсэн. Гаднаас ингээд одоо хот удирдна гэдэг ингээд хүчлээ томилоод байдаг энэ томилгоо буруу юм байна гэдгийг өмнөх одоо энэ хотын удирдлагууд дээр бид бэлгээ харлаа. Бүрэн эрх үүргээг бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлсэн дарга болчлоо. Одоо тэгвэл тэгэл нийслэлийн иргэдийн хурал дээр тэгэл байр суурь илэрхийлэл эсрэг чадахгүй нь л да. Өнөөдөр ч юм бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг бүрдүүлж байгаа олонхын бүлэг буюу Монгол Ардын намын бүлгийн бүх гишүүд энэ намынхаа удирдах намынхаа нийслэлийн намынхаа хороо хуралд ирж оролцлоо шүү дээ. 100% саналаар дэмжлээ шүү дээ.
Тэгэл одоо Ярихаараа болохгүй штэ л гэдэг. Тэгээ яг үүндээ үйлдэл нь чаддгүй юм. Яг ингээд одоо нэр дэвшүүлтийг дэмжих хэсгээр сан хураах болохоор гараа салгалцдаг. За би дэмжихгүй эсрэг гараа өргөцвөл хүн харчих байх гэх. тий намынхаа эсрэг бодлогоосоо эсрэг зөрчих юм бол айгүй бол 28 онд мандат өгөхгүй найл гэдэг юм айцтай л. Ер нь тэр Тэгээ өөрсдийнхөө илэрхийлээд байгаа тэр зарчимдаа үнэнч байж чаддгүй. Бодлого боловсруулж байгаа. Хоёр зүйлээс л дарга нар хайж байгаа шүү дээ. Хоёр зүйлээс л дарга нар хайдаг. Энэ хот дүүргийн гэлтгүй ер нь бүх төвчний удирдлагууд хоёр асуудлаас айдаг. Нэг нь болохоор зэрэг улс төрийн дэмжлэггүй болчихно. Төв намын бодлогын нэрийг би эсэргүүцснээрээ улс төрийн дэмжлэггүй буюу дараагийн шатны сонгуулиудад над мандат олдохгүй, нэр дэвших хэрэг олдохгүй гэдэг нэгдэг том айц. Хоёр дахь нь бол нөгөө хийсэн хулгай цэлгийгээр очиж бүлдэгдэж хууль хяналтын байгууллагаар юу зүүх гээд нэрлэлсэн байв дэрийг. Сүүл зүүх ажиллагаа явуулна гэдэг нэг юм л хоёр айц байна. За, Пүрвдав гэдэг хотын даргатай болох нь. За, Пүрвдав гэдэг хотын даргын хувьд бас эндрээс илэрхийлсэн байр суурьуд дотроос за нэгдүгээр төлөөлөгчдийн илэрхийлж байгаагаар бол одоо гаднаас тавигдж байгаа ингээл хотын дарга дахиад одоо Нямбатарын зовлонг туулна барина гэл ингээл ийм нөхцөл байдалтай шүүмжлүүд явж байна. За сүрх хүчний бүлэг нь бол байр суурь илэрхийлээгүй байгаа. Батцог дарга байхаа. Сүрх хүчний бүлгийн дарга нь тийм. Тэгээд илэрхийлсэн байр суурь дотроос бол нэг зүйл нь за нийгмийн эсэргүүцэлтэй бол энэ хүн намын эсэргүүцэлтэй төлөөлөгчдийн эсэргүүцэлтэй яаж тулах нь мэдгүй нийгмийн эсэргүүцэлтэй гарцаагүй тулах нэ гэдгийг бол шууд хэлж болохоор болсон. Тэр нь бол нийслэлийн засаг дарга Нямбатрын хийж хэрэгжүүлж байсан ажлуудын зөв гэснийг цааш нүргэлжлүүлэн хамгийн их тэрний ээлжинд туулын уртны замыг явуулна гэсэн юм мэдгдлийг хийсэн. Пүрвдав дарга. Одоо дарга гийдаа тэгээд хааштай даргал болж юм л доо. Одоо замд нь саад байхгүй ч тийм. Гэхдээ нам дэмжсэн бол тэгэл нам дэмжсэн одоо тэгээд юм боллоо. Одоо ер нь тэгэл одоо манай улс төрийн томилгооч намал боллоо дөө. Ер нь намал асуудлыг шийддэг боллоо шүү дээ. Намын гадуур юу ч байхгүй. За ингээд энэ хүн бол ямар ч байсан би туулын урдны замыг явуулна гэсэн. За энийг нь одоо нөгөө туул голыг эсэргүүц зүгээр ер нь сая үүссэн нөхцөл байдал бол нийгмийн эсэргүүцэл Нямбатрыг авч идсэн шүү дээ. Шалтгаан нь одоо учрал ерөнхий сайдын махны үн өсгчлөө гэдэг зүгээр шалтгаан байсан болохоос агуулга нь бол ерөөсөө хотын иргэд чинь энэ хүнийг үүсгэх байсан байна. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар авсгаад байсан. Хяналтгүй захиран зарцуулаад байсан. Хэдэн 100 тэрбум төгрөгөөр ярьдаг болсон. Хэдий их найдаар одоо завчдаг болсон. Хот дүүргийн орлогч нарыг энэ хэрэг рүүгээ хам татж оруулсан гэдэг ийм асуудлууд байсан. Тэгээ энэ бүхэн дээр хууль хяналтын байгууллага ажиллаад эцлээд нэг талд нь гаргаг тэр бол зогсоолоогдсон ерөнхий сайдынхаа шийдвэрийг шинэ хотын дарга маань бол одоо сүржил байгаа юм байна. За ингээд ийм мэдээлэл IC дээр тавигдаад ингээд цаашаа явж байгаа. За хотын даргаас нь Нямбатрын хувьд бол за төгжрөл утаа хоёр гэсэн хоёр том асуудал байна. Тэгээ энийг л одоо шийдвэрлэх хэрэгтэй дээ. Тэгээ би одоо шинэ хотын даргаыг бол манай намд бэлтгэгдсэн бодлогын залуу боловсруучин одоо Нямбатар даргын хувьд бол эсэргүүцэж байгаа зүйл байхгүй дэмжиж байгаа гэсэн. За цахиур цэгмэний пэйж. Хотын даргад ер нь та юу гэж яг бидэнд хоёр л толгомцсон асуудал бий. Энэ бол хамгийн гол хоёр асуудал шүү дээ. Олон асуудал байгаа. Нэг нь төгжрөл, хоёр дахь нь агаарын бохирдол. Бид нар бол өнгөрсөн жил нэг агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Төгжрлийг нэг 11 хувиар бууруулсан байгаа. Энэ жил бид нар 10,000 айлыг шинээр нэмж газанд холбох ийм гэрээ хийх шатанд явж байгаа. За үүнтэй холбоотой дэд үтс шийдэх асуудлууд байгаа. За 2100 орчим уурын зуух, нам даралтын тоогоо 170 орчим уурын зуухыг бас энэ газын шилжилт рүү шилжүүлж чадах юм бол бид нар агаарын бохирдлыг дахиад нэг 30 орчим хувиар бууруулах боломжтой. Дээр нь Улаанбаатар хотын автомашины бензинийг евро стандарт руу шилжүүлж чадвал мөн агаарын бохирдол буурна гэдэг төлөвлөгдсөн эхнээсээ хийгээд хэрэгжиж явж байгаа ажлуудыг өргөжлүүлнэ гэж бодож байгаа. За төгжрөлтэй холбоотой асуудал дээр туулын урдны зам, тойрог урдны замыг цаашид өргөжлүүлэх ажил хийгдэх баг. За ингэснээр автомашины төгжрлийг одоо байгаагаас 50 орчим хувиар бууруулна гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаа гэдгийг л. За анхандаа энэ нөхцөл байдал бол Нямбатар даргын хувьд бол нэг тийм амархан хүлээн зөвшөөрчгөөгүй л хандлага явж байсан. За одоо манай хэвлэлийнхэн нийгмийн сүлжээнд бас идэвхтэй байдаг улс төрийн анализ хийдэг улсуудын хувьд бол байр суурьуд илэрхийлэгч эхэлсэн байл. За хотын даргаас Нямбатар улсын шинэ нэр дэвшигч Пүрвдав авахтаа бол үндсэндээ тодорхой агуулгууд дээр асуудлууд дээр зарчмын хувьд тохирсон юм байна. За ийм ч учраас нийслэлийн намын орооныхоо гишүүдийг 100% саналыг хайрцаглаж
дэмжүүлэх энэ бариантыг бол Нямбатар дарга хийсэн. Хотын намыг Нямбатар удирдах байгаа учраас. За энэ ч одоо дэмжлэгийг нь хариу болгож одоо Пүрэв давг нь эхний мэдээлэлээр туулын ордны замыг чи явуулж өгөө гэдэг мэдээллийг хийж байгаа байхаа гэдэг. Ийм зүйлсүүд явж байна. Гэхдээ бид мэдэхгүй юм. За бүр өндрийнхөө төвшөнд ч ойлголцсон байх тийм нөхцөл байдлууд харагдаж байна. За Нямбатар дарга дараа нь энэ хэвлэлийнхэнд өгчөөсөн мэдээлэл дундаа лайв хийж явах үедээ Монгол Улсын ерөнхий сайд учрлыг бацаан гэж хэлсэндээ аль биесээр хүлцэл өчөж уучлахгүй яа гэсэн юм. За хотын дараагийн даргаыг тодруулах нийслэлийн Монгол Ардын намын хорооны хуралдаан болж байгаа. Энэ үеэр хотын даргаас Нямбатар огцорсон өдрөө төрийн хүний ноён нуруу алдаж лайв хийж учрал даргаыг бацаан гэж хэлсэндээ уучлал хүсье. Гэхдээ бусад бүх үгнээсээ бол уучлахгүй байгаагүй шүү гэсэн юм тайлбарыг хийсэн бэл. Ингээл одоо манус мэдрэлээрээ сигадуулаад ард нь ард түмэл үлддэг л тий. Тэгэл нөхдүүд бол явж очоод огтлцдаг. За дараа нь бол энэ хууль хяналтын байгууллага хот дүүрэг дээр ингээ ажиллаж байгаа. Махны асуудал дээр. За энэ дээр ямар асуудал үүссэн гэдэг дээр Нямбатар бас нэг байр суурь илэрхийлсэн нь болохоор эрүүгийн цагдаагийн албанаас ерөнхий сайдад буруу мэдээлэл авчиж өгсөн байлээ гэдэг ийм зүйл хэлсэн. За энэ бол ерөнхий сайд буюу Монгол Ардын намын дарга, нийслэлийн намын дарга Нямбатар хоёрын ойлголцсныг гэрчилж байгаа хоёр дахь том факт. За нэгдүгээрт нь уучлахгүйсэн. Хоёрдугаарт нь Пүрэв давгийн нийслэлийн нам Нямбатар эсэргүүцэхгүйгээр дэмжүүлж өгсөн. За гуравт нь бол учрал нь зөрөөд надад эрүүгийн цагдаагаас ирсэн мэдээлэл чинь тоон дурдсан байсан юм шиг байлээ гэдэг зүйлийг Нямбатарт хэлсэн. Ингээд ер нь махны ч асуудалгүй бид нар туулын ч хурдны замын асуудалгүй. Нямбатарыг Пүрэв давг гэдэг хүнээр сольчихсан ийм л өдрүүдтэй л болж байгаа юм. За мэдээллийн рекорд юм. Тэр нэг тайлан дээр орон андуурч бичсэн мэдээллийг эрүүгийн цагдаагийн байгууллага сураг сонсохноо бол тэр нэг тайлан дээр орон андуурч бичсэн мэдээллийг эрүүгийн цагдаагийн байгууллагаас ерөнхий сайдад өгч ийм андуу ташаан болсон. Ер нь бол нөөцийн махыг бүр эрт гаргуулсан ш. Та санаж байгаа. Энэ бүх нөөцийн махыг 4 сард гаргадаг. Тэгээ бид нар өнгөрсөн жил 7-8 мянган тонныг бэлтгэсэн ш. Тэгээ нодлон жил нөөцийн мах зарагдаагүй наадам өргөсөн. 2-3 мянган тонн зарагдаагүй наадам өргөсөн. Тэгээ энэ жил одоо нөөцөө хэрхэн бэлтгэхүйгээд хөдөө аж ахуйнаас өгсөн чиглэлийн дагуу 5 мянган тонн бэлтгэсэн. Тэгээ Зандан шатрын ерөнхий сайд 1 сарын 20-нд гаргаа гэдэг чиглэл өгсөн. 1 сарын 20-ноос эхлээд энэ тэмдгүү одоо том худалдаанууд өргөжсөн худалдаанууд зохион байгуулсан. Сүүлд махны үн нөгөө шатууны үнэтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэгчид үнийн эрсдэлд орлоогоо бид нар нэг 1700 төгрөгөөр нэмсэн. Ингээд жижиглэнгээр зарсан дэлгүүрүүдэд очисон чинь нөгөө нөөцтэй худалдаа авалтын буцаан төлбөр төлөлт нь нөгөө компаниудад хожимж очдог гэд өөр авлага өсгөх дэлгүүрүүд нь нөгөө нийлүүлэгчдийн хооронд асуудал үүссэн. Ийм л юм болсон шүү дээ. За ингээд би махтай холбоотой юм дахиж ярмааргүй гэсэн. За ерөнхийдөө одоо намын дарга, нийслэлийн намын дарга нар махны асуудал дээр нэг талдаа гарсан, тохирсон гэдэг ийм агуулга харагдаж байна. Одоо сүүлдээ энэ мэдээллийг хяналт шалгасан үүрэг аваад явсан шүү дээ. Ажлын хэсэг байгуулагдсан, эрүүгийн цагдаагийн албатай ерөнхий сайдад тоон дурсан мэдээлэл авч өгсөн болоод ер нь дуусгал. Нөгөө нэг монополийн эсрэг байгуулагч ерөнхий сайдаас нэг үүрэг аваад одоо эх 7 хоног гэхэд махны асуудал төр нэг дүгнэлт гаргаж иргэсэн. Одоо юу болж мэдэхгүй одоо ийм хийж байгаа байл. Бас тоон дурч уузмаар хаа. За дараа нь өнөө өглөө бас нэг сонирхолтой мэдээлэл яваад мэдээллийн UBN цэгийн сайтаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар саяны нөгөө хотод бужигнсан улс төрийн бужигнааны үед их баяр гэдэг залуу томилогдсон. Нийслэлийн Монгол Ардын намын бүлгийг удирдах гэсэн. Хотын бүлэг удирдах гэсэн. За ингээд иргэдийн хурлын дараагаар сонгогдсон их баярыг ажиллаа аваад 25 онцныхын дараагаар мэдээллийн хэрэгслүүдээр зарим нийгмийн сүлжээгээр 25 хоногийн дараа үүрэгт ажилласан чөлөөлөхөөр болж ирсэн мэдээлэл явсан. За мэдээллийн UBN сайт сэтгүүлч Дарс руу энэ мэдээллийг тодруулсан байна лээ. За тэгвэл 25 хоногийн дараа иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажиллаа өгөхөөр болж ирсэн мэдээлэл бол ор үндэслэгүй. За энэ сарын 1-ний өдөр тэрээр нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 9444% саналаар иргэдийн хурлын дараагаар сонгогдсон. За даргын ажиллаа хийгээд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байгаа. Надад бол одоохондоо ажил төрлөө үгийн солиё гэсэн бодол бол байхгүй байгаа гэсэн мэдээлэл өгч байна. За энэ тэгэхээр одоо бас нэг жоох улс төрийн сэвэ юм байлгүй гэж ингэж л ойлголоо шүү дээ. За
За үүний дараа хоттой холбоотой нэг мэдээлэл дулааны 5 дугаар цахилгаан станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн гэж шүү. Энэ 5 дугаар цахилгаан станц чинь баг баригдчих юм шүү. Ямар ч гэсэн Тоног төхөөрөмжийн хүртэл авах жилийнхээ бодох юм бол энэ жил илүү бодиттой л болоод байна л да. харин өмнөх жилүүдийн зүгээр тууц ажилтгийг бол их тийм ажлууд яваад гарагдаад. За ямар ч байсан 5 дугаар цахилгаан станцыг барих газраа гаргаж яваад цэвэрлэгээд байгаа. Одоо нөгөө хур үнс мүсийг зөөгөө шилжүүлээд байгаа. 1 сарын хугацаанд үргэлжлэнэ гэсэн одоо өгч байгаа. За хоёрдугаарт нь бол хөрөнгө оруулагч нөгөө гүйцэтгэгчийнхаа төслийг сонгож шалгаруулсан. За зүгээр төсөл хэрэгжүүлэгч нь гүйцэтгэгч нь бол их тийм сонио улс байгаа. Нэг Африкийн орн байл л шүү дээ. Тэгээд эдгээр чим тийм туршлага мэдлэг байд юм уу чадах юм уу энэ төр гэжсэн чаднаа гэсэн тэгээд 5 дугаар цахилгаан станцын үндсэн тоног төхөөрөмжүүд буюу одоо нөгөө галгааны зуух мох юу гэдэг юм. Тэднийг бүр захиалгыг хийцэн гэж байна. За энэ мэдээллийн асуу цэгмэн дээр тавигдсан. За Монгол улсын эрчим хүчний салбарт анх удаа төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. За энэ станц нийслэлийн цахилгаан дулааны хангамжийг сайжруулж эрчим хүчний асуудлыг бууруулах ач холбогдолтой төсөл. За төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгуудыг хийсэн. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол орны эрсдэл суур амьсгалд бүрэн нийцсэн байхаар за мөн төслийн газар чөлөөлөлт, дид үтцийн шийдэл, техникийн нөхцөл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ төслийг Метан International компани туслан гүйцэтгэгч болох Power China хэвээ Electronic Power Engineer компаниуд боловсруулж гүйцэтгэж байгаа. Үүнээс гадна төслийн талбайд түр хашаа барих ажлууд ч гэсэн эхэлсэн байна гэж. Та хашаага бариад эхэлсэн юм шүү дээ. Газраа чөлөөлөд авсан, цооногудаа өрөмдчихсэн. Одоо нэг иймэрхүү юм болох юм байна л да. За нэг ийм юм болно. За ямар болох нь хамаагүй. 5 дугаар цахилгаан станц бол яалт байхгүй нийслэл Улаанбаатар хотын энэ чагтан түгжэнээс гарах гол хөшүүрэг их усүр. Мөн өргөтгөл юм уу шинэ станц юм уу? Шинэ станц л та. 2 дугаар цахилгаан станцын залгаа үндсэн дээр нь барих юм чинь. Тэгэхээр нэг станцын өргөтгөл шиг л харагдаад байхгүй. За ийм мэдээлэл бас асуу цэгмэн дээр тавигдсан байдаг. За намуудын бүлэг оролцсон. За ардс намын бүлэг 2-3 асуудлыг авч хэлсэн. За энэ тэргуунд бол одоо ингээд сэдвээр дуйлаанаар дардаг энэ хандлага чинь улс төрийн соёл хариуцлага гэдэг зүйлийг одоо Монголд бол утаа болгож байна, сарниулж байна. За ардс намын бүлэг Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлагыг ерөнхий сайд учрал танд албан ёсоор хүргүүлэхээр боллоо. За хэрвээ Батлан хамгаалахынхаа сайдад улс төрийн болон ёс зүйн хариуцлагыг тооцож үүрэгт ажиллаас нь чөлөөлж чадахгүй бол за Монгол Улсын засгийн газрын бүрэн эрхийн асуудлыг бид хөндөж тавина гэсэн. Дахиад учрлыг огцруулна гэдэг асуудал. Зандан чатар ерхий сайдын үед чинь нөгөө Наранбаатар ерхий боловсролын сайдыг огцруулнаа л гэж. Чойж сүрэнгээ зайлуулахгүй бол өөрөө зайлаар ихсээр байгаа. Тэгээд чойж сүрэнгийн хугацаатаа 30 хоногийн үүрэг өгсөн. Одоо тэгээд яах юм бол учруулах сайдаас 30 хоногийн үүрэг өгөх юм болов? За энэ дингэж байгаа ардс намын дарга цогтгөрөл хугацаа цэргийн албаагчдын амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудлаар байр суурь илэрхийлээд сүүлийн жилүүдэд хугацаа цэргийн албанд албаасан амь насаа алдах эрүүл мэндээр хохирох тохиолдол хэвийн үзэгдэл мэт боллоо. За сүүлийн зөвхөн 10 хүрэхгүй жилийн хугацаанд 144 хугацаа цэргийн албаагч албаах хугацаанд эрүүл мэндээр ноцтой хохирч 46 цэргийн албаагч амь насаа алдсан ийм статистик гарлаа гэсэн. 46 цэрэг нас болсон. Албааж хугацаанд. Тэгэхээр ерөөсөө энэ салбарт бол бодлогын уналт бол нүүрлсэн. Дээрээс нь одоо битүү нөгөө генералуудын шахаа гэдэг зүйлдээ баригдсан. За үүнд нь одоо салбарын бодлогын сайд нь сүлбэж ордог. Тэгээд дээрээс нь одоо улс төрийн одоо тухай бүрдэн асуудалд ярьж чаддаггүй, хариуцлага тооцож чаддаггүй. Ийм нөхцөл байдлууд бол ерөөсөө манай улсад хариуцлага ураг шалах боломжгүй болгочоод байна гэж. Яг ёс суртахууны уналтанд орж байгаагийн жишээ Батлан хамгаалах салбар гэж. Шүүх хууль хяналтын байгууллага нь эцэст нь тогтоох хүртэл хэнийг ч гин буруутай гэж үзэхгүй гэсэн ийм хүчин төгөлдөр хуулийг өмнөө бамбаа болгож барьцгаад за олон улсын ер нь бол ийм ардчилсан парламент, ардчилсан засаглал хөгжиж байгаа энэ улс орнуудад бол байдаггүй зөв тогтлыг тогтоож байгаа гэж. А тэр улс орнуудад бол энэ тэргуунд салбарт нь асуудал гарвал хариуцлага хүлээх хүн нь толгооноос эхэлдэг гэж ингэж үздэг. Салбарын сайд хамгийн түрүүнд үүрэгт ажилласаа чөлөөлөгддөг. Ингээд тэр асуудал гин буруугүй ингээд одоо нотлогдвол буцаж ирдэг ийм тохиолдол байдаг. За манайх болохоор тэрийг өвлийг суучдаг. Одоо чаддсан бол буруутай гэдэг нотлж очтой гэдэг. За энийг бол цааш нь явуулахгүй шүү гэсэн. За ингээд цогтгөрөл даргын үед бол албан ёсоор асуудлыг тавилаа.
За бүрэн эрх нь үндсэн хуулиар ерөнхий сайд уучрал танд олгогдсон байгаа. За бүрэн эрхийнхээ энэ эрхээ эдлэж хэрэгжүүлж чадахгүй бол чаддаг хүнтэй болтол бид нэр тэмцэнэ гэж. За энэ нь болохоор өөрөөр хэлэх юм бол за асуудлыг танил байвч чи шүү гэдэг л ийм зүйл. За ингээд намар хүртэл бас нэг засаг тогтвортой байх нь гэсэн үггүй л болоо явах юм байна. Улсын баяраас өмнө дахиад тонгочуулах нь л дээ. За ийм нөхцөл байдал. За дараа нь бол энэ бүрэн эрхийн хугацаанд дууссан цэцгийн дарга баясгалан тэргүүтийн цэцгийн гишүүдэд татчихаваач гэсэн. Энэ хүн чинь одоо бүрэн эрхийн хугацаанд дууссан байдаг. Дандаа улс төрийн шийдвэрүүд гаргадаг. Тэрөөс улс төрийн захиалгатай юм шиг ийм том хурлуудыг цэцдэр өөрөө даргалж байгаад орж хуралддаг. Дараа нь энэ хүний гаргаад байгаа шийдвэрүүд нь хугацаанд дууссан даргын шийдвэр хууль бусаа гэдэг нөхцөл байдал тогтоогдвол яах вэ гэж. Тэгээ улс төрдсөн ийм хандлагатай цэцгийн дарга баясгалан улс төрийн захиалгатай байж магадгүй шийдвэрүүдийг гаргаж байна. Энийг зэгцэлж өгөөч гэсэн ийм шаардлагыг эрх хэрэгчдэд тавьж байгаа гэж. IC зэгмэ. Яг одоо өөрийн чинь асууж байгаагаар үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг 4 жилийн хугацаагаар 6 жилийн хугацаатайгаар улсын хурлаас тавилна гэж байна. Нөгөө 6 жилийн хугацаанд дуусаад 1 жил болчихсон. Тэр хүний бүрэн эрхийн хугацаа дуусчихсан. Дуусчихсан одоо 1 жилийн хугацаанд зөвхөн цэцгийн гишүүн биш цэцгийн дарга хийж байгаа хүн одоо бүрэн эрхтэйгээр шийдвэр гаргаад яваад байгаа. Тэр тусмаа сүүлийн 1 жилийн хугацаанд ер нь өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага өөрөө улс төрийн шүүх болоод хувирчихсан. Захиалгын шийдвэрүүд гаргадаг байх магадлал маш өндөр ийм байгууллага болоод хувирчихсан. За ийм нөхцөл байдалд одоо бид нар энэ дээр ямар дүгнэлт хийх вэ? Одоо жишээ нь нөгөө төр болгож байгаа үндсэн хуулийн цэцгийн их сургуулийн хуралдаанаар хуулийн дээр тодорхой биччихсэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаатаагаар томилно гэсэн заалтыг одоо сунгаж болно. 2 болон бараг түүнээс дээш байж болно гэдэг шийдвэрийг гаргах гэж явж байна. Тэгэхээр энэ бүгдийг таслан зогсоож ямар ч байсан албан ёсны бүрэн эрхтэй цэцгийн бүрэлдэхүүний асуудал дээр шийдвэр гаргах ёстой, цэцгийн дарга солигдох ёстой гэдэг юм байна. Энэ хүн чинь тэгээ яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Дээрээс нам нь өгүүлэхгүй байгаа гэдэг юм болов уу? Намаас ямар ч хамааралгүй байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ хамаатаад байна гэдэг одоо энэ сүр хүчний бүлгийн дарга хэлээд шүү дээ. Одоо жишээлх юм бол нөгөөдөр цаасан дээр бол намаас гэсэн юм байхгүй. Цаанаа бол байгаа л да. Байгаа. Тэгэхээр чинь нөгөө 3 субъектээс үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг томилж байгаа шүү дээ. Улсын хурал, ерөнхийлөгч, дээч хүүхээс. Тэгэхээр зэрэг одоо энэ цэцгийн дарга хийгээд байгаа баясгалан даргын хувьд аль субъектээс нь их хурлаас л та томилогдсон юм. За тэгвэл их хурал өөрснийхөө бүрэн эрхийнхөө хүрээнд одоо оруулж ирж за цэцгийн гишүүний бүрэн эрх дууссан учраас энэ гишүүнийг томилё гэдэг зүйлийг л өөрснөө ярих хэрэгтэй юм шүү. Харин ярихгүй нь байна шүү дээ. Чинь нөгөө улс төрийн захиалгатай шийдвэрийг гаргах хүн нь явчих гэдэг юм шүү. Одоо энэ сүр хүчний илэрхийлсэн мэдээлэл бол тийм л зүйлийг хэлдэг шүү дээ. Улс төрийн захиалгатай шийдвэр гэдэг чинь одоо нөгөөдөр дээч хүүхийн шүүгчийн бүрэн эрхийг сунгах асуудал. Одоо жишээ нь дээч хүүхийн шүүгч бол 6 жилээр нэг л удаа байна гэснийг одоо нөгөө ганц зэрэг шүүгчийн чинь бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа шүү дээ. Тэнгүүд л дахиад 6 жил сунж ажиллаж болно гэдэг дээч хүүхийн ерөнхий шүүгчийг ингээд сунгах. Одоо 2 болонд 3 ч байж болох ийм зохицуултыг оруулж ирэх гэж байгаа цэц. Тэгээ ийм байдлаар ажиллаад байна гэдэг зүйлийг хэлж байна. Энэ одоо ер нь тэгээд одоо эрүүл систем манад үлдэж байгаа мó ер нь. Одоо хууль, шүүх, үндсэн хуулийн цэцэн хүртэл юм болчихсон. За хүн намын зөвлөл. За ганц зэрэг дарга бол мэдээлэл хийсэн. Тэгээ боловсрал бол улс төржиж огт болохгүй салбар. Тиймээс инкам хамгаалалтын сайд бол за салбарын сайд дасан Наранбаяр болон хүн намын зөвлөлөөс уучлалт хүссэн гэдэг мэдээллийг бас өгсөн. Улсын салбартай холбоотой асуудал дээр бол ер нь одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд буюу 2024 оны улсын хурал бүрдээд шинээр засгийн газар байгуулагдахад хүн намаас засгийн газар хамтсан засгийн газарт орж ажиллаж хүн намаас боловсролын сайдаар одоо Наранбаяр сайд ажилласан. Тэгээ энэ хугацаанд бол бас энэ өнгөрсөн хугацаанд 24-өөс 30 жилийн хугацаанд хаягдаж ирсэн, гажуудаж ирсэн олон асуудлыг салбарлахад энэ жилийн гэдэг тулсан сүлдө 620 орчим төгрөг засгийн газрын хөтөлбөрт орсон тодорхой бодлогыг бол суур салбар тэр тусмаа бүр улс төржиж огтоос болохгүй салбар. Тийм болохоор одоо бас боловсролын салбар дээр өнгөрсөн хугацаанд бас шинэ сайд ирсэнтэй холбоотой өнгөрсөн хугацаанд ажилласан Наранбаяр сайдын бас зарим нэг ажилтай холбоотой асуудал тодорхой саналуудын бас зөрүүнд явж ирсэн асуудлуудаа бас нэгтгэж эцэлж Наранбаяр сайд болон хүн намаас бас уучлал хүссэн хамгаалалтын сайд. За ингээд тэр нөгөө нэг Наранбаяр боловсролын салбарыг самрааж 2 их найдын цалин хаашаа орсон мэддэхгүй болчих гээд ингээд байсан асуудалтай хүн намаас бол Наранбаяр сайд басан Наранбаяраас инкам хамгаалалтын сайд бол уучлах хуйсан гэдэг мэдээллийг
фундамент зөвлөгч. Энх хамгаалалтын сайд чи одоо ер нь Тэгэд энэ ярьчаал араас нь ингээд нэг уучлахгүй уушгүйгэл яваад байдаг юм бол. За ингээд болно. Ингээд яваад иж болно. Тэгвэл нэг улс төрч, нэг улс төрийн намаас юм уу? Нэг нөгөө улс төрчөөсөө шоудаж бах худлаа юм ярьснаа араас нэргэж уучлахгүйгээд энэ хоёр хөө ойлголцсон юм биш. Наа мэдээллийг чинь инк хамгаалалтын сайдаа таны хэлсэн мэдээллийг чинь үнэн гэж итгээ хүлээгээд авсан нийгэм ингээд одоо яах юм? Нийгмийн мэдээллийг хэн засах юм бэ? Одоо гомдолд байвал тэр асуудлыг хэн шийдвэрлэх юм? Тэгээ айгүй сонирм. Тэгээ нэг юм төрийн хүний нуруу байдаггүй. Чинь тухайн үед л би өста яг нүдэ олж ирсэн сайд нь би мөн баг үз. Наран баяр альчжсэн баг үз. Тэгэл ингээд фофрол хийсэн. Тэгэл ард нь эргээд ийм үр дагавартай үйл ажиллагаа байсан юм бол хөгийн л хандлага л да. За мэдээллийн эгүүр цэгмээ сайт. Сонгуульд ерөнхий орооны гишүүнд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэр бүхий хүмүүс нэр дэвшгэр болж байгаа юм байна. Сонгуульд ерөнхий орооны гишүүн гэж байдаг шүү дээ. Сонгуульд ерөнхий ороо чинь хідэн гишүүн, эсвэл хідэн гишүүнтэй ч үлээ. За тэр гишүүдэд сонгуульд ерөнхий орооны гишүүнд одоогийн байдлаар 4 нэр дэвшигч нэрээ илгээсэн бөгөөд 2021 оны 6 сараас өнөөдрийн хүртэл үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга ариун болд нэрээ дэвшүүлсэн байдаг. За 1996-аас 2002 онд хан улд дүүргийн цагдаагийн хэлцэд мөрдөн байцаагч эрүүгийн ахлах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхлүүлж байсан нэгэн гэж байна. Ариун болд. Мөн цагдаагийн ерөнхий газрын дарга болд нэрээ дэвшүүлсэн бөгөөд түүнийг ерөнхий сайд тасан занданчдрын зөвлөхөөр ажиллаж байгаад за 2025 оны 10 дугаар сард одоогийн албан тушаалд очсон. За энэ үедээ улс төрийн албан тушаалд эрхлэж байгаагүй гэдэг шалгуурыг давахгүй гэдэг шүүмжил дүрчжсэн. Дээрх хоёр гишүүнээс гадна гадаадын иргэн харьяатын газрын захиргаа удирдлагын газрын даргасан одоо улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа даваа ням шүүхийн сахилгын орооны ажлын албаны дарга мөнх зөргнөр нэрээ дэвшүүлсэн байна гэсэн мэдээлэл өгсөн. За ер нь цагдаа уйлгалтын байгууллага тэгэл бүртгэлийн байгууллагын сонгуульд ерөнхий ороонд гишүүн болдгийм байна л та. Энэ бас тийм тусдаа хангамж мангамжтай лут байдаг юм биш үү? Сонгуульд ерөнхий орооны гишүүн чинь ёо улсын дээд шүүхийн шүүгчийн зэрэглэлтэй байж мэт юм л. Тэгэхгүй л болохгүй л байна л та. Бас л нөлөөнд орчихно гэдэг үл. За ингээд нийгэм дөрөнж байгаа зүгээр анхаарал татж байгаа. Олон нийтийг бас нэг сонсоо сэрэмжлээд авчаасаа гэсэн хэд хэдэн үйл явдлууд байна. За нэг бүгд найрамдах Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулдаг монголчуудад зориулсан хууль бус мөрөөдө тоглоомын сайтыг илрүүлснээр Солонгосын хууль гялтын байгууллага олон нийтэд танилцууллаа. Асууцэг байна. За монгол хүний санаачилсан, монголчуудыг онилсон хууль бус мөрөөдө тоглоомын сайтыг илрүүлсэн талаар Солонгосын үндэсний телевиз мэдээлсэн. За энэ мэдээгээр санаачилсан хүн нь Монгол улсын иргэнч, хөрөнгө оруулагч, удирдагч нь Солонгос улсын иргэд бөгөөд тус 3 этгээдийг Жээжүүгийн цагдаагийн газар баривчилсан. Мөн тэдэнтэй хамтарсан байж болох хууль бус 2 оршин суугч бүгд найрамдах Солонгос улсаас оргонлын виз хүссэн 2 монгол иргэнийг баривчлан шалгаж ийн цагдаагийн мэдээлснээр уг сүлжээ нь ойролцоогоор 6 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулж 8000 гаруй монгол иргэн тус сайтын тогтмол хэрэглэгч нь болж за энэ хугацаанд нийтдээ 180 орчим тэрбум вонны бооцоог эргэлдүүлж ойролцоогоор 6.8 тэрбум вонны цэвэр ашгийг олцсон байна гэсэн мэдээлэл өгч байна. 6.8 тэрбум вон чинь хэд байдаг юм болов? Одоо 30 тэрбум болох уу? Тийм. Юу л өгөх байх та тийм. Ийм. Тэгээ тэр хэрэглэгч нь 8000 монгол залуучууд. Солонгост ажиллаж байгаа залуучууд. Тэгээ ерөөсөө би хэлээд байгаа шүү дээ. Энийг хаа газар юу ч хийж байгаа хинч вэ? Энэ мөрөөдөө тоглоом. Энэ цахим мөрөөдөө тоглоом. Хавтам гэсэн хоёр зүйлээс л хол байчаач. Бооцоо. Энэ хоёроос бүр хүссэн ч эсвэссэн ч хол байх хэрэгтэй байна. За дараа нь бусдыг үргэлжилсэн үйлдэлээр бусдаас үргэлжилсэн үйлдэлээр хахуул авсан гэмт хэргийг бүлэглэж үлдсэн 36 гайлын улсын байцаагчийг ялдагдагчаар татлаа. Манай гайл юу хідэн байцаагчтай байт юм бол. Биш нэг 30-40-оор нь татчихаар ч одоо яад юм бэ тэгээ. Ажил төрөлд зүгээр үйт юм. Тэгээ чи даргаыг шалгаж ягаад хажууд нь дахиад үйлчлэл хийжсэн бэл. Энэ үнэн шийдэгдсэн газар. За мэдээллийн IC сэтгүүлч Батчмаг. За авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс 36 гайлын улсын байцаагчийг ялдагдагчаар татаж албан үүргийг нь төдөлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж байна. Гайлын ерөнхий газрын болон Улаанбаатар хотын гайлын газрын мөн замын үүддэх гайлын газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол улсын хилээр бараа тээврийн хэрэгсэлд гайлын хяналт шалгалтыг хийх бүрэн эрх албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдэлээр хахуул авах хууль бусаар олсон орлогын их үүсвэр бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан.
эрүүгийн үеийн тодорхой зүйл ангиудыг зөрчсөн. За бусдаас хахуул авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа эхлүүллээ. За энэ хүрээнд одоогийн байдлаар 36 гайлын улсын байцаагчийг яллагдагчаар татаж албан үүргийг нь төдөлзүүлэх хэдийн хориг тогтоох болон зарим гайлын улсын байцаагчид цаг дойрох тасан сэргийд гарах хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж. Сүрдсэн юм да тий. 30 40 өрөө. Хоёул чиг нэг гайлынхны хөрөнгө оруулалтын мэдүүлэх үзэл л ухаалтаж унамаар юм багч. Харин тийм. За дараа нь суглаа. Зөвшөөрөлтөө суглаа гэж иргэдийг төөрөгдүүлж залдиж байсан 17 этгээдийг баримжиллаа. Зариг цэгмээ сайт сэтгүүлж авцгаа. Цагдаагийн газар кибер гэмт хэрэгтэй хэмжих газраас гадаад улсын цахим залдах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамсан зохион байгуулалтаа гэмт бүлэглэл Монгол улсын иргэд элсэж тухайн бүлэглэлийн аргачлал заавраар Facebook орчинд хуурамч хаяг нээд хусдаг суглаа. Алт үндэтлэлийн суглаа. Үнэт болон уурхайн чулуу аздан шалгаруулах шууд бичлэг гихлэн ашиглаж заллах гэмт хэрэг үйлддэг 17 этгээдийг баримжиллаа. За тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох хууль бус үйл ажиллагааг нуун далтлах зорилгоор хаан банкны аппликейшнийг хуурамчаар зохиож сангийн амны тусгай зөвшөөрөлтөө үйл ажиллагаа явуулж байгаа. Хонжуурыг мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэрэг зохиомжтой нөхцөл байдлыг зориудаар бий болгон заллах гэмт хэргийг Монгол улсын хилийн гаднаас үлдсэн болохыг тогтоосон байна гэж. За энэ олон зуун тэрбум явагралтай билээ. Энэ бол амар юм. Тийм иргэд ч гэсэн бодмоор юм л да тий. Хаанасаа Мянмарын баахан алт эрдэнэс танд ингээл Азийн султанд чинь хэдэн зуун саяын гэл байж гин гэж тоо. Үнэхээр одоо энийг юу гэж золбон сэтгэл зүй шүү тий. Ийм хандлагатай байна гэж. Тэгээ одоо тэр Мянмар чи өөрөө ямар усаа та нар мэдхүү. Зүүн Азийн биси тэгж алтаар гойдсон орон юм бол өөрөөсөө яаж амьдэрдгийг нь мэдхүү. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн бага зүүн Азийн хамгийн ядуу буруу улс үндэсний нэг. Мянмар нөр өөрөө чулуугүй шороогүй болтлоо Монгол байх харин ерөөсө бүгдийг бид нар чинь зөөгөө зарчлаа шүү дээ. Хэдэн метрийн гүнийх ч ийм юм итгэдэг ийм нөхцөл байдлаа бас болооч л гэдэг зүйлийг л хэлмээр. За ингээд 18 цаг 43 минут найруулагч Хискорм реклам байгаа авчяа гэж эргээд студид уулзъя. Хүснээр дараан хож Zero Marathon. Focus Zero Marathon. Эзэгтэй тос бүрийн борлуулалтын орлогоос 100 төгрөгийг эзэгтэй сан хандивлана. Эзэгтэй та гайхалтай. Аягтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт айн эхэллээ. Ариг банк. Есэн түкэ. Кавказын нуруунд 800 жилийн турш эрдэсцэн ус 1000 метрийн гүнээс шилэнд бататгав. Есэн түкэ. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресс бүү автаарай. Магнимум нэрлээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Европын GMP чанар стандартыг хангасан үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдарцгаая. Илүү хүчтэй, илүү хурдан байвал NBL танд туслана. Үений үр дүнтэй бэлтгэл NBL. Япон улсын Окинава арлын далайн бор замгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлаа гэмшлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэгэлдэг болсон байна. Далайн замаг фастраг уугаад ходоод өвдөх цовиргүй эрүүл амьдарцгаая. Мах өөхтөс нүрс ус ихтэй хурцхоол амттан эзний дараа хоол шингэхгүй хүнд оргих зүс нойр булчирхай хямрах их идчихлээдэ гэж бодох үе гардаг. Харин одоо ямар ч хоол эзний дараа илүү дуртай
илүү хөнгөн, илүү амар байх боломжтой болсон. Солонгос улсад үйлдвэрлэсэн даашис бэлтгэл нь хоол боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг бөгөөд уурга, өөхтөс, нүүрс ус зэрэг хоолны үндсэн бүрэлдэхүүн хэсгийг задлахад тусалдаг 7 төрлийн ферментийг агуулдаг. Хоол шингээлтийн бүрүүлсэн шийдэл даашис. Имийн завраас гачнолоо хориглох залтыг уншиж, эмч, эмзүүчээс асууно. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Бианка. Шоколадыг какаоны тосоор хийх ёстой. Бэлэг чанар Бианка. Аягтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт айн эхэллээ. Ариг банк. Эзэгтэй тос бүрийн борлуулалтын орлогоос 100 төгрөгийг эзэгтэй санд хандивлана. Эзэгтэй та гайхалтай. Хүснээр дараа нь хож Zero Marathon. Poker Zero Marathon. За 18 цаг 47 минут болж байна. За ирсэн сэтгэлдлүүдээс дуулгын сэтгэл бас ингээд нэг гүйлэх хэмжээнд л ирчээд тэгээд яагаад вэ? Яагаад учрыг нь олохгүй. За Монгол Ардын нам бол ард долнороо тоглох юм аа л гэсэн байна. Монгол Ардын нам байсан ман нам байсан Монгол улс хөгжихгүй шүү дээ. Хужаа дүүрэн байндаа хөөж гаргаач айл гэсэн сэтгэл байна. За энэ Нямбатар гэж хүн ёстой үнэхээр худалч хулгайч нь бүр нэг ил болоод байхад сайхан ярих юм аа. Одоо бүр нэг тоо үсэг зөрсөн гэх шиг үнэхээр тоглож чадаж байгаа шүү. Ард иргэдийг тгийнэ гэж боддог байхаа л гэсэн байна. Өвөл гэдгийг мэдэхгүй Камбожийн компани дулааны захиргаачнаас яаж барих юм болоо л гэсэн сэтгэл бас иржээ. За үнэхээр төгжрөл буурахгүй тэнэг малнуудаа л гэсэн байна. Махтны нэрээр учрлыг унгаасан хүн хэр ажиллах нь хар хүлдлээ гомдоод байдаг учрыг харъя гэнэ. Гомдоод байдаг учрлыг харъя гэж. За Нямбатар тийм ч амар ажиллаа өгөх хүн биш ээ. Өөртөө ашигтай боломжийн тохироо хийсэн. Эсвэл их хэмжээний хандив мөнгө авсан байх таа л гэсэн байна. Салаа зэрэг амиа алдсан байна шүү дээ гэсэн сэтгэл иржээ. За сандал гомдол сунжирсан яасан залхдаггүй ярдгийн бэ л гэсэн байна. Нямбатар өөртөө ашигтай хүнээ тавина да. Мөнгөө ашигаа хувааж аванда хараараа ард иргэдэл гэсэн байна. Орой минь дүргийа улсын хурлын гишүүд хулгай хийхээ болоод ажиллаа хийцгээ засгаар тоглохоо болио л гэсэн байна. Нямбатар тавиагүй штэ гинүү юу гэж юм бол тоо. За хөрс өх хүчний байгууллагуудын бүрэн гүйцэд дампууруулсаа 2016 оноос хойш хулгай их наятаар ярддаг болсон. Бүх хулгайтай хөрс өх холбоотой л гэсэн сэтгэл. За Наранбаяр засгийн мөнгийг хуучин компьютерт өгсөн багш нарын цалиг дутуу өгч завьсан л гэсэн сэтгэл төрж байна. Туулын хурдны замын намын санхүүжилтэнд явлаа. Туулын хурдны зам намын санхүүжилтэнд явлаа. Лүнгийн 6 гинэ замыг эхэлж барих нь ард иргэдэд хэрэгтэй л гэсэн байна. Тайлан дээр орон анд урна гэж юу гэсэн үг вэ? Маш том хариуцлага алдаж байна гэсэн үг шүү дээ л гэсэн. Бүгдэнд нь хариуцлага тооцооч. Гайлынхны хөрөнгийг нь хурааж 15-аас 20 жилийг хорддог болчихвол наад асуудал чинь зогсондоо л гэсэн сэтгэлүүд эхний ээлжинд ирсэн байна. За би дахиад нэг рефреш хийх гэж. За чи рефреш гэж. За тэгтэл юу болох гэсэн өнөөдөр Замтайрын сайд дэлгэр сайхны өгсөн бас нэг тайлбар яриа хэвлэлүүдээр яваад ин лээ. Харсан бол Замтайрын салбарт төсөвлөгдсөн 2.6 2.4 их найт төгрөгийг 100% буцаанд татсан. За үүнийг бол дэлгэр сайхан сайд Замтайрын салбарт хийж хэрэгжүүлэхээр байсан төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт 2.4 их найт бол одоо багш эмчнэрийн цалинг нэмэх санхүүжилтанд татагдаад фейлдсэн гэж ингэж хэлсэн байсан. Тэгэхээр бол энэ жилээс эхлэх байсан нөгөө лүнгийн 6 игнэ зам бам бол бүгдээрээ зогсож байгаа гэж. Нэг ч ажил хийгдэхгүй зүгээр тодорхой хэмжээнд концесс хөөцөлдөж явж байгаа тийм зүйлүүд байна гэсэн зүйлийг хэлж байна. Энэ замын үд хүртэл замын чинь бас 4 игнэ болгоч засгаж байгаа гэдэг. Ажил төлөв эхэлж байгаа. Төлөвлөгөөнд бол тусгагдсан замууд юм билээ. Хоёулынхын туусан тамийн тавьчин бас засагдах гэж. Уг нь орж байгаа л гэдэг. Гээл байх юм. Одоо тэгээ мөнгө нь татагдсан гэж дэлгэр сайхан сайд бүр яг өөрөө хэлж байна. Одоо ч 106 сар нь одоо удахгүй эхэллээ шүү дээ. Одоо тэгээд тийм тэгээд ер нь 9 сар ухааны үйлрэл чинь цөөхөн шүү дээ Монголд бол. За юу гэж байна вэ? Бүгдэнд хариуцлага тооцоо гайлынхныг ингээ гэсэн. За мянган шалгаж яах вэ? Манай хууль
гуйл болсон торгуулаад шалгасан гэж жүжиг тавиад дуусаа шүү дээ л гэсэн байна. Бүрэг давг бол хүрс үхийн бууны нохой шүү дээ л гэсэн сэтгэл иржээ. За Нямбаатрыг шалгаач ээ. Шал гудлаа юмараа дандуурсан ч гихшгээ л гэсэн байна. Крайны хэрэгээр шалгагдаж байгаа гэх койны гэж юм тий. Койны хэрэгээр шалгагдаж байгаа гэх мөнгөчин гантиг нар гадаад орон явж байх юм а. Хилийн хориг тавиад шалгаагүй юм уу? Эдний ард маш олон иргэд хөрөнгө оруулалт хийгээд бүтэн 4 жил болж байдаг. Энэ улсад шудраг шүүх прокурор гэж байна уу гэсэн байна. Хоёр амжилтаа гэсэн оюу толгойд өдөр бүр төлдөг 16 тэрбумыг болиулцгаад хуцаараадаа урагш баяр цогтоол гэсэн сэтгэл иржээ. Ичмээр юм аа л гэсэн байна. Учирлаа нөгөө цэргийн өмнөөс харамсаад байна гэсэн. Тэгээд одоо хүмүүстэй хариуцлага тооцолдоо л гэсэн сэтгэл бас иржээ. За ингээл рефреш хийгээд ахаас өөр аргагүй болцсон юм уу да энэ ч одоо. Уулын сэтгэлүүд чинь ингээл урсаад л заараад байдаг. Асуур аргагүй болцсон юм уу да энэ. За ингэж яваад явахгүй болохгүй юм байна. Тэг ингээ гарч ирэхгүй болом тэг рефреш хийчихсний дараа. Би одоо утсан дээр бас хайгаад үзтiin юм билүү. Дуусгаал гэл одоо нариулагч тахөө гэж нь л да. Харж ирэхгүй нэ. За яг миний артлууд энэ цагаараад ингээ харагдахгүй болчиход байна л да. Гэхдээ наа чи харахаар баг 100 зөндөө 200 байна гэж харагдав. Тий 87 сэтгэл бол ирсэн байна л гэсэн ийм мэдээлэл байна л да. За би зүгээр утсан дээр нэг гаргаад хараадахыг бод. Энэ сэтгэлүүд нь за танаа хоёрт болон танаа хамт олон амжилт хүсье. Та хоёр бац засгийн талаар маш сайн ярьж ойлгуулж өгч байгаад баярлаж байна шүү гэсэн байна. Энэ тентгийн ховоор нэвтрүүлэг хийх сонирхдаг хүмүүст амар юм базаад ховоо нэгтгэл гаргалгаа нэг их ярихгүй л ах шиг байна л гэсэн байна. За Улаанбаатар хотод нэр дэвшигчийн талаар дүгнэлт хийж иргэдийг талцуулах ажиллагаа явуулж байна л гэсэн. Гэхдээ талцуулаад авах одоо явах тийм намтартай ийм хүн байна л гэх зүйлийг л ярьж байгаа шүү дээ. Туулын хурдны зам намын санхүүжүүлэлтэнд явлаа. Лөнгийн 6 эгний зам юу болсон бэ? Гүүж өвөө морь ядарч өвөө эр хүнд туслах нь монгол хүний чанар шүү л гэсэн сэтгэл иржээ. Мах гадуур олдохгүй юм штэ. Үний юм ярилдаа л гэсэн сэтгэл ирсэн. Үний юмыг хэн буруу юм ярьсан бол? Мах гадуур олдохгүй байгаа нь үнэн биз дээ. Нөөцийн мах чинь маш их очир дугаартаа цагдаагийн хүч хамгаалалтанд ор цагийн хязгаартаагаар өгж байгаа шүү дээ. Тэгээд олохгүй махны нийлүүлэлт хэвэн болцлоо гэж хүн яриаг үстэй юм. Ярьсны сонсоогүй бол ойлоо. Харин тэгсэн болов. За замын үүдийн их хэмжээний авилга авсан гайлын байцаагчдыг хэрэг шийдэгдсэн үү? Нэрсийг нь ил болгож мэдээлэх хэрэгтэй л гэсэн сэтгэл иржээ. За тэгээ баг кино уншиж уу. За явлаа ер нь. Гадаадд $4 мах зардаг нөхдөр нөөцийн махаа бэлдүүлъя л гэсэн сэтгэл бас ирсэн биш. За 18 цаг 53 минут. За Монгол комент нэвтрүүлэг даваа гарагийн дугаарыг энд хүргээд өндөрлж байна. Үзэгчтэй хамт байж санс сэтгэлээ бичиж ирүүлсэнд баярлалаа. Маргааш энэ цаг мөчтөө эргэж уулзъя. Өөрөө гаргалт. За. Монгол комментэд нэгдэцгээе. Хүснээр дарамт Zero Marathon